Говорят, что туберкулез... Сүрийн өвчнийг сонсох боломжгүй зөвхөн харж болдог гэж ярьдаг. Тиймээс эмчнэр жил бүр флюорограф хийлгэж цаг тухайд нь эмчит хандахыг зөвлөдөг. Харин өвчин тусчихсан бол эмчнэр эхлээд уламжлалт аргуудыг хэрэглэж дараа нь месослин аргад ордог юм. Ийм эмчилгээ, эм уух, судсаар болон булчин тарих, амьсгал уулах, хариуцлал зэрэг консерватив аргууд тус болохгүй болсон үед месослин эмчилгээ шаардлагатай болдог. Сүрийн нэн уушны дотор бүрхүүлээр хаагдаж, кавер нэмэх нягт хөндий үүсгдэг юм. Тэр хөндөд судас байдгүй тул эм хүрч чаддагмаа. В арсенале таракальных... Цээжний хөндийн месосолчдын багжинд анатомийн резакц буюу өртсөн хэсгийг авах алтан стандарт гэсэн арга байдаг бөгөөд энэ нь эрүүл эдийг аливуулах хамгаалах боломж олгодог юм. Месосол 1 цаг хагасаас 3 цаг хүртэл үргэлжилж дараа нь удаан сэргэлтийн үеийг шаарддаг. Харин өвчтөн сүлдсөн тул мэдээ алдуулалт тэсвэрлэж чадахгүй бол эсвэл үлдсэн хөндийг эдгэх шаардлагатай бол хавхлагт бронхоблокац хэрэгэлдэг. Энэ нь зөсөлтгүй месосол гэж нэрлэгддэг бөгөөд орон нутгийн мэдээ алдуулалтаар ердөө 30 минутад хийгддэг. Өмнө нь эдгээхийн тулд уушгийг бүхэлд нь агшааж байсан. Жишээлбэл бар ууш 3 дэлбэнтэй байдаг. Хөндий дээд дэлбэн байвал хурдан хаагдуулахын тулд уушгийг бүхэлд нь шахаж агшааж байлаа. Өөрөөр хэлбэл зохиомл коллапс хийдэг байсан юм а. Энэ аргын онцлог нь зөвхөн сүрээгээр өртсөн хэсгийг сонгон агшаадаг байгаа юм а. Гурсан холон ус зайлуулах үүргийг хадгалсан хавхлаг тавьдаг бөгөөд агаар ороход хаагддаг боловч эмгэг шүүрэл чөлөөтэй гарч байдаг. Ингэснээр эргэтэн үүргээ хадгалсан хэвээрэж өвчин ухардаг аж. Нэг давуу тал нь бага инвазис арга байх явдал. Хоёрдугаар тэр авийн гипервентиляц үүсч эмийн аргатай харьцуулахад эвдэрлийг эдгэх үйл явц эрс хурдсдаг. Гэхдээ хавхлагт бронхоблокацийг заавал сүрийн эсрэг эмгэрлэхийн амд хийх ёстой гэдгийг онцлон хэлэх ёстой. В ряде случаев... Зарим тохиолдолд энэ арга том месцлаас зайлсхийх боломж олгодог юм. Дашрамт хэлэхэд Бред нь алс орнуудад энэ аргыг анхны хэрэглэгчдийн нэг болжээ. Нийтлэг ойлголтоос ялгаатай нь сүрийн өвчин зөвхөн нийгмийн хэвийн бус амьдралтай хүмүүсийн тусдаг өвчин биш, хинж халдвар авч болно. Ялангуяа хүүхдүүд, ахмад наснууд болон хүнд өвчин туссан хүмүүс эрсдлийн бүлэгт ордог. Өөрийгөө хамгаалахын тулд эмчнэр жил бүр флюорографи хийлгэж, дархлаагаа бэхжүүлж, биеийн цэвэр ариунд анхаарахыг зөвлөдөг. Алена Михайлова, Алена Бельдинова, новости дня. Энэ жил гайлын алба 18 жилийн огоо тэмдэглэж байна. Тус албаны хамгийн чухал ажилтнуудын нэг бол энэ овчар гүйлдвэрийн нохой. Юстон нэртэй энэ нохой Брэдийн гайлд 9 жил алба хааж одоо тэтгэврт гарахаар зэхэж байна. Энэ хугацаанд хэдэн зөрчил илрүүлсэнийг тоолохын аргагүй. Нас агсан ч тэрээр одоо ч хэн өдөрдөгш вэ гэдгийг харуулж чадна. Может показать, кто здесь главный. Дежурная закладка с имитатором наркотического средства. Вот собачка в моменте обнаружена. Жинхэнэ албаны нохой болохоос өмнө юуста маш нарийн бэлтгэл сургуулиалтад хамрагджээ. Эхэндээ цүнхнээс бөмбөг эсвэл амттан хайж суралцаж, урамшуулал авч, дараа нь тухайн зүйлд шаардлагатай үнэрийг суулгаж сургадаг. Ийм бэлтгэл нохой гүлэг байхаас нь эхлэн хийдэг тул эзэн нохой хоёрын холбоо жилээс жилд улам батчин тогтдог юм. Нохойны заас сэтгэл зүй хүнтэй харьцах байдал өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Тиймээс өдөр бүр сонирхолтой шинжил тохиолддог юм. Зарим үед нохойг өөртөө тохируулж ажилд оруулахын тулд арга сэтгэх хэрэгтэй болдог. Жишээлбэл тоглоом эсвэл амттан ашиглаж идэвхжүүлнэ. Харин заримдаа эсрэгээр хэд сэргэлэн
хөөрсөн үед нь тайвшруулах шаардлагатай болдог юм. Слишком возбужденно работает. Ийм хариуцлагатай ажилд нохоо сонгон шалгаруулах үйл явц маш хатуу явагддаг. Галин албанд нохойг тусгай шалгуураар сонгодог. Тэд хэд хэдэн шаардлагыг хангах ёстой. Тухайлбал манай цагаагаар хүйтэн үйлдэ дасан цогцох чадвартай байх, мөн хүмүүст тайван хандах ёстой. Жишээ нь би юустаг ээлжиж чихний ард нь маажиж бүр дуртай тоглоомор нь тоглож болно. Тэр огт дургуйцахгүй, хурууч хазахгүй. Дөрвөн хөлтэй мөрдөгчдийн гол үүрэг бол хураагдах ёстой хориотой бараа эд зүйлсийг илрүүлэх зүйлсийн жагсаалтч нилээд өргөн гинэ. Список внушительный. Манай дүүнер буюу нохойнууд гайлын мэрэгчлүүдийн чухал анд нөхөр юм. Тэд тесрэх бодис, мансууруулах бодис, тамхины бүтээгдэхүүн, мөнгөн хэрэгсэл зэрэг олон төрлийн зүйлсийг илрүүлдэг. Мөн дериватив бүтээгдэхүүнийг хайж илрүүлэх үүрэгтэй байдаг юм а. Дериваты также у нас. Энэ оны эхнээс хойш галын алба 100 гаруй нисэх онгоц ойролцоогоор 2.5 мянган зорчигчид хяналт шалгалт хийсэн байна. Одоогийн байдлаар 10,000 Америк доллароос дээш хэмжээний гадаад валютыг хилээр гаргахыг хориглодог. Харин Оросын холбооны улсын рубль болон бусад мөнгөн хэрэгсэлд тодорхой нөхцөлтэйгээр хязгаарлалт үйлчлэхгүй. Зөвхөн гайлын дөрмийг мөрдөх шаардлагатай байдаг. Досмотр багажа. Өнөөдөр нисэх буудалд олон улсын нэг чиглэлд ачаа дэш бараанд нохоо ашиглан шалгалт хийж байна. Харин 4-р сараас эхлэн шинэ гадаад чиглэл нэмэгдэх тул тэдний ажил улам ачаалалтай болох юм. Софья Петрова, Алена Бельдинова. Новости дня. Любовь Тюкавина кикбоксинг спортоор өндөр түвшинд хичээлдэг тул бэлтгэлийн спаррингт хүүгүүдтэй ч тулалдахаас буцдаггүй. Түүнтэй эрингэнд өрсөлдөх нь тэдэнд ч амаргүй. Охид бэлтгэл дээр гайхалтай хөдөлмөрч өөрийгөө хэрхэн бүрэн дайчлан ажилдгийг харуулж чаддаг. Үүний үр дүнд Сибирийн холбооны тойргийн аврах шалгаруулах тэмцээнд итгэлтэй ялалт байгуулжээ. К1 төрөлд тэр хоёр тулаанд ялсан бөгөөд эхнийх нь хүнд цохилдоор өндөрлсөн бол шийдвэрлэх тулаанд өрсөлдөгчөө ямар ч боломж үлдээгээгүй байна. Одоо Любад ирээдүйн том зорилтууд бий. Орос албан улсын авраг, улсын авраг, дэлхийн авраг болох мөрөөдөлтэй өндөр амжилтад хүрэхийг зорж байна. Мөн энэ төрөлд Давид Габриэлян маш сайн оролцлоо. Тэр жингийнхээ ангилалд бүх 3 тулаанд ялалт байгуулжээ. Эхний ялалт тэрэнд амар байгаагүй. Жингээ хассан даруйда тулалдсан юм. Харин финалд Красноярск хязгаараас ирсэн. Өмнө нь таарч байсан өрсөлдөгчөө ялжээ. Өрсөлдөгч маань хөлөөрөө цохилдогч намайг зайнд барихыг оролдсон. Харин би намхан нурга ажиллаад байн гойртож олон онцтой цохилдогсон. Өрсөлдөгч надаас хавгүй өндөр байсан ч тулаа миний талд шийдэгдэж Сибирийн холбооны тойргийн авраг боллоо. Тамирчид өдөр бүр Ирхүү хотын Хамуу Товоо тосгонд Владислав Насальскийн удирдлагад бэлтгэл хийж байна. Дасгалжуулагчийн арга барил өндөр үр дүнгээ өгчээ. Ирхүү мужийн тамирчдын хүртсэн 20 медалаас түүний шавнар 4-ийг авсан байна. Үүнээс 2 нь алт, мөн 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ. Харин энэ 7 хоногт тэд Таиланд руу нисэх гэж байна. Амралтаар бус бэлтгэл сургалтын цугларалтад оролцож, шинэ тэмцээнүүдийн өмнө туршлага хуримтлуулах зорилготой гин. Бидэнд хиймэл оюуны чиглэлийн мэргэжилтэд ирж манай хүүхдүүдэд хиймэл оюуны тусламжтайгаар суралцах явцдаа орхигдсон мэдлэгээ хэрхэн нөхөх талаар заах юм. Энэ бол бидний боловсруулсан шинэ төлөвлөгөө. Тэднээс маш их мэдлэг, туршлага авна гэдэгтээ итгэлтэй байна. Олж авсан ур чадвараараа тамирчид энэ оны 5 дугаар сард болох Оросын холбооны улсын аврагад оролцохоор төлөвлөж байна. Тэндээс хамгийн өндөр чанарын олон медаль төвөрч ирнэ гэдэгтээ итгэлтэй байна. Иван Прокудин, специально для программы «Новости». Шинжлэн засварласан Красночекоин номын санд урдын уйдгартай уншлагын танхимуудын оронд нас-насанд тохирсон орчин үеийн бүсүүд бий болжээ. Загварлаг шийдэл, тухтай саналууд нь Дубровскийн болон Бүгчний ахын дүүстэй хамт цагийг мартаж өнгөрөөхөд урин дуудана. Үсэг мэдэхгүй бяцхан уншигчдад зориулсан боломж байгаа. Нэрад зориулсан тодонгийн номууд хүүхдийг үлгийтэй үеэс нь эхлэн номд дурлуулах зорилготой. Энэ бүхнийг гэр бүл үндэсний төслийн хүрээнд хэрэгжүүлсэний үр дүнд боломжтой болжээ. Зөвхөн засвараар хязгаарлагдсангүй. Номын санг VR нүдний шил, интерактив самбар, хүчин чадалтай компьютерүүдээр тонголсон бөгөөд сурагчид тэдгээр дээр хичээлээ хийж байна.
Зарим нь ширээний тоглоом тоглодог. Бидэнд маш олон төрлийн тоглоом бий. Найзуудтайгаа эцэг эхтэйгээ хамт тоглож болно. Эсвэл ганцаараа суун. Хүүхдүүд 3-4 дахь удаагаас эхлэн уран зохиол сонирхолтой болж эхэлдэг. Эхлээд зугаатай ном 4-5 дугаар ангийнханд зориулсан детектив зохиолууд уншиж эхэлдэг. Сельские дети находят... Хөдөөгийн хүүхдүүд энд өөрт тарах сонирхлыг төвөггүй олж чадна. Номын сангийн дэргэд 9 төрлийн дуулан ажиллаж байна. Ардын аман зохиолын клуб, анимашн студи, зургийн хичээл, бүжгийн сургалт гээд төрөл бүрээрээ бий. Саяхнаас театрын хамтлагч байгуулагджээ. Бүх үйлчилгээ үн төлбөргүй. Манайд Редучка театрын дугуйланд зориулсан шинэ хуран хүүхэлдэйнүүд ирсэн. Тэдгээрийн тусламжтайгаар хүүхдүүд 3 баавгай, өндөлдөг дахиа, риба, манжин зэрэг үлгэрүүдийг тайзнаа амьлуулж байна. По соседству располагается... Хажууханд нь насан туршийн номын сан байрладаг. Залуучдын уншихын төв нь уламжлалт номын сан гэхээс илүү номын дэлгүүр шиг байдаг. Намхан тухтай тавиурууд, төрөл бүрийн уран зохиол, шинжлэх ухааны зөвлөлөөс эхлээд Илиада зэрэг сонгодог бүтээлүүд энд байдаг. Гомера. Номын тавиур болон бусад тавиалгуудыг хэлбэрхэн хөдөлгөж болдог тул уншлагын танхимыг ямар ч арга хэмжээнд тохируулан өөрчилж болно. Ийм үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг. Орос Кримийн нэгдлийн ойн өдөр өсвөр насныханд анхны паспортын ёслол төгөлдөр гардуулжээ. Главная ценность... Дүүргийн номын сангийн хамгийн үнэт баялаг бол сонины цуглуулга. 1930 онд хэвлэгдсэн дугаарууд ч хадгалагдаж байна. Эдгээрийг хамгаалахад планетар сканер тус болно. сканер. Зинамия Труда бол манай Чикогийн сонин 1956 оноос хойш хадгалагдаж байна. Мэдээж өнгө үзэмж нь гэхдээ нийтлэлүүд нь маш сонирхолтой. Зарим хүмүүс зориуд ирж асууж сонирхдаг. Харин одоо үүнийг захим хэлбэрт оруулсныг хараад дэлгэцийн зураг авч болдгийг мэдээд хэрэглэн ихссэн. Заходом рерис... Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслийн явцыг Единия Россия нам хянаж байв. Энэ онд өөр байгалийн хязгаарт дахин 6 загвар номын сан байгуулагдах бөгөөд тэдгэрийн нэгийг Жита хотод нэх юм а. Даниил Ботвинский, середины земли, Забайкальский край. Ардын урчуудын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Үндэсний хувцастай жагсаал, бүтээлийн нарийн хийц гоо сайхныг шалгасан уралдаанууд гээд баяр ёслол жинхэнэ утгаараа нийжгэр болсон юм. Хэрвээ та баярыг үзэж чадалгүй өнгөрөөсөн бол ур чадварын ялалт үзэсгэлэн бүх шилдэг бүтээлүүдийг нэг дор цуглуулжээ. Үзэсгэлэнд Якутия, Мастеровая тэмцээний ялагч шагналтнуудын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна. Би энэ үзэсгэлэнт 4 дахь жилдээ дараалан оролцож байна. Харин энэ жил анх удаа тэргүүн байр эзэс нь надад маш их тоглолт төрүүллээ. Энэ удаа би ганцхан хүүхэлдэд танилцуулсан. Түүний нэр нь Якут үндэсний хувцастай орчин үеийн эмэгтэй дүр юм. Үзэсгэлэн бол Якутын хэрэглээний урлагийн жинхэнэ нэвтрхий толимт харагдана. Эндээс хувцас хэрэглэлээ бүрдүүлж болно. Ахуйгаач тогтжуулж чадна. Ийм олон төрөл сонголт бий. Хутга, хэвс, хувцас, гоёл чимэглэл гээд бүхнийг багтаасан байна. Материалын хувьд ч асар баялаг. Суувс, арис, өснөөс бүр арслан зааны соёо хүртэл ашиглажээ. Шүүгчдийн онцлсноор жил ирэх тусам эдгээр бүтээлийн хийц боловсруулалт улам сайжирч байна. Сүүлийн жилүүдэд бүх төрлөөр маш сайн өсөлт ажиглагдаж байна. Бүтээлийн чанар дээшилж, шинэ материал, шинэ технологи нэвтэрч байна. Гэхдээ манай урчууд уламжлалт хэм хэмжээгээ хамгаалж, баримтэлж, тэр дэгж аягтаа тулгуурлан бүтээлээ хийдэг. Үзэсгэлэнд нэртэй дарагчид төдийгүй залуу урчууд ч оролцжээ. Энэ нь хамгийн чухал үр дүн байж магадгүй юм. Улам олон залуус уламжлалт гар урлалд сонирхолтой болж, их соёлд шинэ амьсгал нэмж байна. Манай залуучуудад зориулсан хус модны холтсоор урлах сургалтын хөтөлбөр бол цэвэр уламжлалт чиглэл юм. Яагад гэвэл залуус энэ бүхнийг мэддэг байх ёстой. Бүр холтсоор хийсэн орон сууц хүртэл бий. Энэ бол бидний үүрэг, өвөг дээдсийнхээ уламжлалыг хойч үедээ өвлүүлэх ёстой юм. Именно традиции наших предков. Ард түмний найрамдлын ордонд нэгдсэн үзэсгэлэн 4-р сарын 19-ний хүртэл үргэлжилнэ. Зохион байгуулагчид зочдод зориулсан мастер-класс хичээлүүд ч явуулахар төлөвлөсөн бөгөөд ингэснээр үзэгчид зөвхөн бүтээлүүдийг сонирхоо зогсохгүй, өөрсдийн гараар хийсэн дурсгалтай бүтээлтэй харих боломжтой юм.
Удмуртын 11-р ангийн сурагч Рада хятад хэлийг 5 жилийн турш судалж байна. Тэрээр багштайгаа онлайнаар хичээлдэг. Хятад хэлний дуудлага, аялга, өгүүлбэрийн өвөрмөц бүтэц, хан зүсг нь охины сонирхлыг ихэд татдаг гэж. Тэрээр цаашид хятадд их сургууль суралцахаар төлөвлөжээ. Бүх Оросын олимпиадад 3 дахь удаага оролцож байгаа бөгөөд энэ жил анх удаа шагналт байрт шалгарсан байна. Хятад хэл мэддэг бол хятадын иргэдтэй ийм том агуу улстай шууд харилцах боломжтой. Орос хятадын харилцаа одоо эрчимтэй хөгжиж байгаа учраас энэ нь ирээдүйн ажил мэргэжилд маш хэрэгтэй. Энэ нь үргэлжлүүл бүү бууж өг гэсэн утгатай. Энэхүү тэмцээнийг анх удаа Оросын ард түмний найрамдлын их сургууль хүлээн авлаа. Хятад хэлний олимпиадын эзэн шалгалтад оролцохоор Оросын 65 бүс нутгаас 253 сурагч Москвад хүрэлцэн иржээ. Оросын албаны улсад хятад хэл сурах сонирхол жил ирэх тусам нэмэгдэж байна. Хятад хэл бусад хэлнээс ялгарх онцлогтой. Мөн хятадын соёл надад их сонирхолтой. Энэ хэл надад өөр ямар ч хичээл сонирхлыг өгч чаддаггүй тийм мэдрэмжийг өгдөг учраас би олон жилийн турш тасралтгүй суралцаар байна. Олимпиадын даалгаварт сонсгол, үгсийн сан, хэлзүүн мэдлэг шалгах, ярианы чадвар, үнэлэх хэсгүүд багтсан байна. Туршилтын түвшин маш өндөр. Хятад хэлний бүх Оросын олимпиад нь зөвхөн шалгалт өгөхөөс гадна 5 хоногийн боловсролын хөтөлбөртэй үүнд мастер класс, аялал, кино удирдах зэрэг багтдаг. Олимпиадын бүтээлч даалгаврын нэг сэдв нь хоёр улсын удирдагчдын зарласан Орос хятадын боловсролын солилцооны он жилүүд байв. Хүүхдүүд бүтээлч даалгаврын үеэр хоёр улсын боловсролын солилцооны он жилүүдийн тухай ярьж бүгд найрамдах хятад ард улс болон Орос улбаны улсын хооронд байгуулсан гэрэг хэлэлцээрүүдийг дурдсан. Мөн хоёр улсын боловсролын өдөр тутмын асуудлыг хэлэлцэж Орос хятадд суралцсан туршлагаа хуваалцсан. Удахгүй болох боловсролын солилцооны жилүүдийн хүрээнд 200 орчим арга хэмжээ зохион байгуулагдана. Үүнд баг хурал, форум, их сургуулиудын шинэ холбоодыг байгуулах зэрэг багтаж байгаа. Гадаад хэл сурахдаа зөвхөн хэл төдийгүй тухайн хэлээр ярьдаг ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг ойлгох шаардлагатай. Энэ нь улс орнуудын харилцааг бэхжүүлж, найрамдлыг үнцгэрүүлэхэд чухал үүрэгтэй. Тиймээс бид хэл заахтаа лингва соёлын мэдлийг хамтд нь олгодог. Ирэх жилд улс орнууд оюутан багш солилцооны хөтөлбөрийг илүү идэвхтэй хөгжүүлж, тэргүүлэх их сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү санаачлал нь одоо хэрэгжиж байгаа боловсролын төслүүдийг шинэ шатанд гаргаж, хамтарсан шинэ хөтөлбөрүүдийг бий болгох өргөн боломжийг нээх юм а. Екатерина Глазунова, Варвара Кривчикова, Павел Глазунов, CGTN, Москва. Хүн гинэт хөгшөрдгүй. Гэвч бие дан хөдөлж хоол хийж ганцаараа амьдрах чадвараа алдах үед асаргаас уйлгаа нь гэр бүлийн нуруунд дээр бууж байнгын ачаалал болдог. Хятадд энэ ачааллыг аажмаар урт хугацааны асаргааны даатгалын тогтолцоо өрч тусламжийг илүү хүртээмжтэй болгож байна. Зүүн хятадын Жижиан мужид энэ тогтолцоо аль хэдийн 200 мянгаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусалж байна. Харин хятадын зүүн хойд хэсгийн Шинян хотод энэ оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд олон хүнд үр дүн нь шууд мэдрэгдэжээ. Өмнө нь бид асрагчид сард 6,000 вон төлдөг байсан. Энэ нь манай нийт орлогоос ч их тэгсэн ч хүрэлцдэггүй байлаа. Харин одоо даатгал иллэг, усанд оруулах зэрэг үйлчлэгийг хамарч байна. Би үнэхээр баяртай байна. Иргэний биеийн байдлаас хамааран гэр бүлүүд сард 24 цаг хүртэлх гэрийн асаргаа авах боломжтой бөгөөд зардлын ихэнхийг нөхөн олгодог. Энэхүү тогтолцоо нь тусламжийн хэлбэрийг ч өөрчилж байна. Жижиан мужийн Нимба хотод ахуйн асаргааг гэрийн эмнэлгийн үйлчилгээтэй хослуулжээ. Өмнө нь хэвтрийн өвчтнийг эмнэлэгт хүрэхэд гэр бүлээрээ оролцож урт дараалал зогсох шаардлагатай болдог байсан. Харин одоо гэрээр үйлчлэх болсноор бүх үйл явц зөрдөө 15 минут орчим үргэлжилдэг болсон. Будаарандах хятад ард улсын дарга Си Жинпин олон түвшний асаргааны тогтолцоог суур даатгал, зорилтод дэмжлэгтэй хамттан түргэтгэн хөгжүүлэхийг уриалсан. Энэ оны 1-р сараас улс даяар татаасын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Ахмад наснууд нийгмийн үйлчилгээ авахд сард 800 юан хүртэл дэмжлэг авах боломжтой. Жансун мужийн Нантун хотод энэ нь гэр бүлийн зардлыг 2 дахин бууруулж эхэлсэн байна.
Манайх шиг айл өрхөдөд энэ бол бодиттой чухал дэмжлэг. Санхүүгийн дарамт мэдэгдэхүйц буурсаа. Заметно снизилась. Тогтолтоо хүртээмжтэйгээр зогсохгүй төдийгүй илүү ил тодулж байна. Жишээлбэл баруун өмнөдийн Чиндүү хотод өвчтний байдлыг гэрээр нь үнэлж бүх үйл явцыг бүртгэн баримтжуулдаг болсон нь нөөцийг илүү оновчтой хуваарлахад тусалж байна. Та миний гарыг атах гээд үзтээ. Тийм ээ. Энэ гараараа Система страхования долгосрочного 2016 онд туршилтын журмаар эхлүүлсэн урт хугацааны асаргааны даатгалын тогтолцоо өнөөдөр 300 сая гаруй хүнийг хамарч тэдгээрийн 3.3 сая гаруй нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлд иргэд байна. Хүн амын нас жилд нэмэгдэхийн хэрээр уг тогтолцоо улам хөгжиж гэрийн асаргаа, нийтийн үйлчилгээ, мэрэгжлийн байгууллагуудыг уялдуулан нэгтгэж байна. Ингэснээр хамгийн их хэрэгтэй газартаа бодит түвшиг болж чадсаар байгаамаа. там, где она нужнее всего. Алиса Косюк, Ань Ганжуань, CGTN.